Хромын катионы чанарын анализыг туршиж үзье. Үүний тулд хромын сульфатын уусмал авч ийн. За хромын сульфатын уусмал маань ногоон өнгөтэй уусмал болохыг ажиглаж байна. За хуруу шилэндээ хромын сульфатын уусмалаас тасалж аавна. За энэхүү уусмал дээрээ баг зэрэг нэрмэл ус нэмж өгөөд уусмалыг шингэрүүлээ. За цайвар ногоон өнгөтэй уусмал харагдчихна. За энэ уусмал дээр аммоны гидроксидын өнгөгүй уусмалаас нэмж хромын гидроксидын тунцыг гаргаж авна. За хромын гидроксидын цайвар ногоон тунц үүснэ нь харагдчихэв. За энэ цайвар ногоон тунц нь хүчин шүлтэнд уусах хэсгийг шалгахын тулд тунцтай уусмалаа 2 хуруу шилэнд тасалж хийе. За нэг уусмал дээр нь натрийн шүлтийн уусмалаас нэмж өгье. Өнгөхгүй. За натрийн шүлтэн дуусаад комплекс нэгдэл үүсгэж байгаа учраас урвалын тэгштэйгдээ сайхан бичнэ. За нөгөө уусмал дээр нь давсны хүчлийн уусмалаас нэмж өгье. За арай 2 өөр өнгийн уусмал үүсэж байна. Гэхдээ хромын гидроксид нь хүчин шүлтийн аль алинд нь уусж байгаа учраас амфотер шинж чанартай бодис болох нь харагдаж байна.